Сайн байцгаана уу? Үншилжтэй ажил үйлгээний жилийн тайлангийн маягтын А хэсгийн харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл хэсгийн 3 дугаар хэсэг буюу тайлбар хугацаанд бүтэц зохион байгуулалтаар өөрчлөн байгуулагдсан харилцан хамааралтай этгээд болон салбар төлөөний газрын мэдээллийн хэсгийг хэрхэн бөглөх талаар та бүхэнд заавар зөвлөмж өгье. Өөрчлөн байгуулагдсан этгээд салбар төлөөний газрын 1-р багнад татвар төлөгчийн дугаар буюу татвар төлөгчийн регистрийг бөглөнө. 2-р багнад татвар төлөгчийн нэрийг бичих ёстой байна. Монгол улсад байрладаггүй тохиолдолд оноос тухайн оноосын нэрийг англи хэлээр бичнэ. 3, 4, 7, 8 дугаар баган дээр та бүхэн харилцан хамааралтай этгээдийн төрөл, хэлбэр, өөрчлөн байгуулагдсан шалтгаан, байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын нэрийг тогтмол мэдээллийн сангаас харгалзах кодыг сонгон бөглөнө. 5 дугаар баганд өөрчлөн байгуулагдахаас өмнөх хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнг төгрөгөөр илэрхийлэн бичнэ. 6 дугаар багнад өөрчлөн байгуулагдсны дараах хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнг төгрөгөөр илэрхийлэн бичнэ. Байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын кодыг тогтмол мэдээллийн сангаас кодыг сонгоно. 9 дугаар баг нь буюу хаягийг Монгол улсад байрладаг тохиолдолд улсын бүртгэл бүртгүүлсэн хаягийг, Монгол улсад байрладаггүй тохиолдолд байнга оршин суугч улсад байрлах хаягийг бичнэ. Үншилжтийн тайлан бол харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажилгүйлгээг баримтжуулах тайлан юм.